Шинэ оны мэнд хүргэе. Эрүүл амьдрал нэвтрүүлэг энэ өдрийнхөө дугаарыг софт лазер эмнэлгийн эхэмч бүжинтэй ярьцлага хийхээр студидд ороод байна. Тэгэхээр өнөөдөр бүжин эмчийг студидд урьсан маань бас учиртай. Шинэ он гарчин 2017 онд хүмүүс маань бас өөртөө шинэ зорилго тавьсан байгаа. Энэ дээр яг тамхины асуудалтай одоо тамхинаас яаж гарах юмсан гэд бодоод явж идэх хүмүүст бас нэг шинэ алхам болох тэр сэтэл санааг нөхөхийн тулд хоёлаа өнөөдөр энд ярилцж байгаа гэж ойлгож болох юм. Тэгэхээр юуны өмнө өөрийнхөө софт лазер эмнэлгийн тухай танилцуулахгүй юу? Манай эмнэлэг бол 2009 онд байгуулагдсан. Тамхинаас гарах лазер эмчилгээ хийдэг. Эмчилгээ маань болохоор Герман улсын технологи ашигладаг. Германы тамхинаас гарах лазер эмчилгээний институтийн Монголд салбар гэж явдаг ба. Тэгэхээр тамхинаас гарах лазер эмчилгээ гэж байна. Хүн ер нь ингээд тамхи татчаа тамхинаас заавал лазер эмчилгээ хийлгэлгүйгээр өөрөө ингээд гарчих юмсан гэд хичээгдэдэг хүмүүс байдаг шүү дээ. Энэ ер нь хэр бэрхшээлтэй байт юм болоо хүмүүс ингэж ер нь хэр гарч чаддаг бол. За ер нь хүнээсээ шалтгаалаад өөрөө хайж гарч чаддаг хүмүүс байгаа, бас гарахад үнэхээр хэцүү байгаад байдаг тийм хүмүүс байдаг. Энэ бол юунаас шалтгаалдаг вэ гэхээр тамхи татах гэдэг маань болохоор тамхинд дагуулгадж байгаа никотин гэдэг донтуулдаг бодисыг бие рүүгээ байнга оруулж ийн гэсэн. Тэгэхээр энэ бодис маань хүний биед байхаараа заавал нэхэлт үүсгдэг. Тэрийгээ заавал нөхөх шаардлагатай болдог. Тэгээд тамхи татаа яваад байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө тамхинаас гарахад энэ нэхэлтийн хүчийг одоо тисч гарах, одоо тэрийгэ төвчөхэд нэлээд хугацаа, өөрийн хүчин чармаалт, сэтгэл зүй эднэр бол нөлөөлж идэг. Тэгэхээр зарим одоо төвчээр сайтай тийм хүмүүс бол өөрөө хаяа гарцсан тохиолдол зөндөө байдаг те. За төвчөхэд бас хэцүү, их одоо олныг татдаг, их никотин биедээ хөрөмтлүүлсэн юм хүмүүс бол гарахад бас хэцүү байдаг. Тэгэхээр заавал тамхинаас гарах ямар нэгэн аргыг хэрэглэх тийм зайлшгүй шаардлага тулгараад байдаг гэсэн үг. Тэгэхээр тамхинаас гаргадаг янз бүрийн аргуудаас сонгоод одоо дэмжлэг аваад гарчиж бас болдог гэсэн үг. Янз бүрийн аргууд гэлээ. Тэгэхээр тамхинаас гарах ер нь ямар эмчилгээний аргууд байд юм бэ? За тамхинаас гаргадаг олон төрлийн аргууд байгаа. Хоёр бүлэг болгоод аваад үзье гэх юм бол нэг нь бол одоо нэг төрлийн бүлэг нь бол тамхины одоо нэхэлт үүсгдэг бодис, тамхины харуудыг шууд биеэс хөөж гаргадаг аргууд байдаг. А нөгөө нэг хэсэг бүлэг аргууд нь бол тамхины одоо нэхэлт үүсгэж байгаа бодисыг өөр арга замаар нөхөж тэрийг схемээр хэрэгжилж гарах боломжтой тийм аргууд байдаг. Тэгэхээр манай эмнэлгийн хийж байгаа лазер эмчилгээ бол нөгөө биеэс шууд тамхины нэхэлт үүсгдэг бодисыг гадагшлуулах аргатай орж идэг гэсэн үг. Хоёлаа яг эмчилгээргүй орохын өмнө хүн яагаад заавал тамхинаас гарах ёстой юм бэ? Ингээд татаад яваад байвал ер нь яадгийн гэдэг дөрөв илүү жоохон дэлгэрэнгүй ярих уу? За тий. За тэгэхээр хүн яагаад тамхинаас гарах шаардлагатай юм бэ гэхээр тамхи маань өөрөө одоо архаг өвчнүүдийн бараг бүх өвчний эрсдэлт хүчин зүйлд орцсон явж байдаг. Номер 1 гэх юм бол зүрх судасны өвчлөл, амьсгалын замын өвчлөл. Одоо сүүлийн үед хүмүүсийн хамгийн их толгомдуулаад байгаа энэ архаг өвчнүүд дотор энэ өндөр байр суурь эзэлж байгаа энэ өвчнүүдийн эрсдэлт хүчин зүйл дотор тамхи маань өөрөө орцсон явж байдаг. Тэгэхээр хүн өндөр наслын амьдралын чанартай сайхан амьдрий, сэтгэл хангалуун амьдрий. Одоо насныхаа одоо сүүл хэсгүүдтэй их өвчин зовлон тусахгүй, их зовхгүй бай гэж хүсэж ивэл энэ эрсдэлт хүчин зүйл айл болох эртхэн болох хэрэгтэй, гарах хэрэгтэй. Тэгжээж хүн өөрийнхөө бодисын солилцоо, өөрийнхөө биеийн физиологиор нас нь өндөр болох боломжтой гэсэн үг. Тэгэхээр тэрнээсээ өмнө манайхан өөр өвчлөлөөр нас барах тийм эхлэлээ тавиад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ тамхи гэдэг юм эртхэн болох юм бол илүү олон жил наслан илүү хүнд өвчнөр өвчлөхөөсөө сэргийлэгдэнэ л гэсэн үг. Анзаараад байхад одоо охид бүр жижигхэн охтууд маань эмэгтэйчүүд ер нь их тамхи татаж харагдаад байт юм аа. Тэгсэн мөртөө эмэгтэйчүүд гэдэг чинь бас өөртөө бас гоо сайхан байхыг хүсдэг. За бас нэг хөгшрөөд амиргүй байна гэж ярьдаг тий. Тэгэд энэ тал дээр ингээд мэдээд байгаа мөртөө тамхи хайж чадахгүй байна гэсэн бас тийм эмэгтэйчүүд олон таардаг юм л та. Тийм одоо сүүлийн үед нөгөө 10 жилийн хүүхдүүд, охтууд, хөвгүүд ер нь бол тамхи татах байдал бол нэлээд эрс нэмэгдсэн. Тэгэхээр охтууд гэж та асуусан хүн эмэгтэй хүн сайхан байхын тулд хорт одоо нэг амьдралын буруу хэвшил, хорт зуршлыг нэрийг аль болох хэрэглэхгүй байвал илүү өөрийнхөө сайхан залуу насаараа гоё тэрний цаашаага үргэлжлээд илүү гоё эмэгтэйлэг байдлаа хадгалж явдаг. Харин тамхи татчихж байгаа үед яадаг гэхээр эмэгтэй хүмүүс бол өөрөө угаасаа хүүхэд төрүүлдэг. Тэгээд одоо бодисын солилцооны хувьд, гормоны хувьд бол эрэгтэйчүүдийг бол бодох юм бол илүү их өөрчлөлтөнд орж идэг юм хүн байгаа. Тэгэхээр энэ их бодисын солилцоонд одоо өөрчлөгддөг, жирэмсэлдэг, төрдөг тийм хүмүүс бол энэ эрсдэлт хүчин зүйлийн юмд хэрэглээд хахаар одоо гоо сайхан байдлаа илүү хурдан алдахад нь нөлөөлөд идэг гэсэн. Олон жил тамхи татаад ирсэн эмэгтэй бол арсных унжсан одоо тий цэвхнөөсөө толб их үүссэн, нөхцөлттэй гэдэг юм уу тий. Тэгээ бас эмэгтэйлэг байдлууд нь ч гэсэн бас
илүү одоо татдгүй хүнээсээ илүү алдагдчихсан тийм. Тэр яадаг юм бол ер нь нэр дуу хоолойны юм хүртэл бас бүдүүрээд ирэх тийм юм анзаарэгддэг юм билээ. Тэр яг нөгөө тамхи татж байгаа татна гэдэг чинь бол би рүүгээ утаа сорж оруулаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүний энэ дууны хөвч цагаан мөрсөн хоолойн дээд хэсгүүд эднэр дээр болохоор нөгөө дуу гаргадаг гоё нэрийн гаргадаг хэсгүүд чинь байж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө байнга утаагаар утаад ахаар нөгөөх нь тэр хэсгүүд нь бол өөрчлөлт нөрөө гинтээд эхэлдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө тамхинаасаа болоод хэсгүүдийн өөрчлөлтөөс болоод дуу бүдүүн болдог. Тэгээд тийм сааралцсан өнгөтэй болчдөг гоё цэвэрхэн тунгалаг өнгө гарахаа болчдөг гэсэн үг. Тэгэхээр энэс болоод юм болж байгаа гэсэн. Бас дам тамхиталт гээд ярьдаг одоо нэг гэр бүлийн хоёр хүний нэг нь татахгүй байхад нөгөөх нь хажууд нь байнга тамхитдагчдаг. Ийм гэр бүл бас байдаг л да. Энэ дам тамхиталт бүр илүү их хортой гэж бас ярьдаг тий. Тий. Дам тамхиталт яагаад хортой байна вэ гэхээр тамхи татж байгаа хүн маань нэг тодорхой хэсгийг чадах хэмжээгээрээ сороод бие рүү оруулж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө тамхины шатж гарч байгаа утааны дээдлийн хэсгүүд нь агаарт тэр тухайн орчиндөө тархацдаг. Тэгэхээр энэ утаагаар одоо энэ амьсгалж байгаа тэр тамхины утаан дотор байгаа нүүрс хүчлийн дутуу эсэл азотын дутуу эсэл гэх юм үү. Ийм хийнүүдээр бол хажууд нь байгаа хүмүүс нь хордоод идэг гэсэн үг. Тэгэхээр тухайн одоо хажуудаа байгаа гэр бүлийнхэн бол тамхи татдаг хүн маань илүү одоо хордоолах одоо ямар нэгэн өвчлөлт өртөгт нь илүү их нэмэр нөлөө үзүүлээд байна л гэсэн үг байхгүй. Зарим хүмүүс ярьдаг юм энэ их утаатай Улаанбаатарт тий. За баг утаа амьсгалж яхаар баг тамхи татаа явж ия гэд ярьдаг ирчүүд байдаг юм бэлээ. Одоо утааны хор тамхины хор ер нь ялгаа юунда байна? Илүү утаа бүр илүү аюултай байна уу? Энэ тал дээр тайлбар өгөөч. За сүүлийн үед бол утаа гэж маш их ярьдаг болчлоо тий. Угаасаа ч ярихаас өөр аргагүй байгаа маш их утаатай Улаанбаатарт маань. Тэгэхээр утаа гэдэг маань болохоор тоосон цор тэгээд агаарт бас хортой хийнүүдийг ялгаруулж идэг. Тамхи болохоор бас муу адилхан энтэй адилхан тоосон цор одоо хийнүүдийг бас ялгаруулж байгаа гэсэн. Гэхдээ утаа байгаад дээр нэмээд тамхи татаад байх юм бол эсвэл тухайн орчноо тамхины утаагаар бохирдуулаад байх юм бол нөгөө авч тисч гарах гэж байгаа одоо нөгөө утааны энэ хор дээр нэмэл бас нэрмээс болгоол харуулдаг юм гэсэн үг байхгүй. За ирчүүд нөгөө тамхи утаатай ч гэсэн тамхи татах нь надад нэг нөлөөлөхгүй байна гэж ярьдаг хүмүүс байдаг гэдгсэн тий. Тэгэхээр энэ болохоор яагаад гэж энэ хөр одоо тамхиг олон жил татцсан юм хүмүүс бол уушгины дотор талын одоо эсүүд гаднаас орж ирж байгаа агаар дотор байгаа бохирдлыг шүүж чадах чадвар нь одоо эрс буурсан гэж байдаг. Тэгэхээр нөгөө энгийн хүмүүс утаа амьсгалаа таниалгаад хахад тамхи татдаг хүн утаа амьсгалж ханиалахгүй байна гэдэг шүү дээ. Энэ юутай холбоотой гэхээр тэр эсүүд нөгөө эсэргүүцэх чадвар суларцсантай холбоотойгоос болол хүнд тэр мэдрэмж төрөхгүй байна. Түүнээс биш яг адилхан бие рүү харж байгаа утааны одоо тоосонцрууд, тамхины утааны тоосонцрууд угаар одоо хийднэр нь бол ялгаагүй л орж байгаа гэсэн үг байхгүй. Тамхинд ер нь хүнд хэрэгтэй тийм зүйл ер нь байдгүй, агуулгаддаггүй. За яаж үзээд үе ч гэсэн тамхин дотор хүний бие ямар ч хэрэгтэй бодис байхгүй. Энэ бол цэвэр одоо хүний биед байх ёсгүй бодисуудыг агуулсан байж байгаа гэсэн үг. Тамхи. Зарим хүн тамхи татаад бас тайвширдаг гэж юм уурлаа ч юм уу стресстэйрээ за бас ингэдэг юм бичгээрээ ч гэдэг юм тамхи татдаг. Энэ ер нь ямар учиртай гэх юм бол? За энэ ямар учиртай гэхээр нөгөө одоо хүмүүс тамхи татдаг хүмүүс илүүтэй мэддэг. Тэгээ тамхи татгаар сайхан тайвширлаа, уужрлаа, сэтгэл санаа сайхан болчлоо гэдэг. Гэхдээ энэ юутай холбоотой гэхээр тамхинд агуулгадж байгаа тэр яг донтолт үүсгэж байгаа никотин гэдэг бодис маань хүний биед орохороо одоо олон жил удаан татаад ирэхээр хүний яг тэр 50 байлгадаг гормонуудыг ялгаруулдаг хэсгүүд дээр өөрөө очиж суучдаг никотин маань өөрөө. Тэгэхээр яадаг гэхээр нөгөө никотин байхгүй л тэр бодисууд хангалттай хэмжээнд ялгарч чадхаа болчдөг гэсэн. Тэгэхээр никотин хэрглэж ижил тэр бодисууд ялгараад байгаа учраас хүн татхаар сайхан болоод байна, тайвшраад байна, сайхан мэдрэмж төрөд уужраад байна гэдэг чинь энэтэй холбоотой гэсэн. Тамхи татдгүй хүмүүс бас л ялгаагүй сайхан тайван ууж байж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бодисыг л ялгаруул одоо тэр бодисын одоо ялгаралтанд энэ никотин нөлөөлөд байгаа учраас сайхан мэдрэмж төрөд байгаа гэсэн. Харин яг одоо хотлоо мэдрэмж гэсэн үг үү? Яг үндэ тайвшруулж байна гэсэн үг мөн үү? Яг үндэ бол тайвшруулж байна гэсэн үг мөн. Яг тэгэхээр тэр бодис ялгарч байна гэсэн үг шүү дээ. Үнийг тайвшруулдаг өөрийнх нь фермент, дофамин, эндорфин гэдэг гормонууд байдаг. Энэ гормонууд маань идэвхжиж байна гэсэн үг байхгүй. Гэхдээ тамхи татснаас болж гараад байгаа гэсэн үг. Энгийн хүн бол зүгээр энгийн одоо амьдралаас авч байгаа таашаал тэ найз нөхдөдөө ярихаараа сайхан санагддаг ч үгүй юм. Тэгээ ийм үед тэр бол тэр хүний өөрийнх нь ферментүүд бол ялгаагүй ялгараад сайхан санагдаад сэтгэл санаа. Тамхиар өөрийгөө тайвшруулна гэдэг бол ямар ч байсан сайн зүйл биш байх. Сайн зүйл биш. Ямар нэгэн бодисын хараатай гарал хүн өөрийгөө тайвшруулад байна гэсэн үг шүү дээ. Тийм л гэсэн үг.
Тэгэхээр ингэж батхаар ерөөсөө бид нар энэ утаан дунд дээрэс нь нэмээд өөрлөгөө ямар ч хэрэггүй тэр хорыг хийж байгаа учраас ямар нэгэн байдлаар бас тамхинаас гарахаас өөр аргагүй юм а гэдгэл юмд хурж очих хэрэгтэй юм уу та гэж бодоод байгаа юм. Тэгэхээр танад лазер эмчилгээний тухай асууя л да. Одоо лазер эмчилгээ гэдэг маань яг яаж эмчилнэ гэсэн үг юм бэ? Хүн бас хэр хугацаа зарцуулж хэдэн удаа очиж энэ эмчилгээг хийлгээд одоо бас тамхинаас гарах боломжтой вэ? За манай хийж лазер эмчилгээ болохоор Герман улсын технологиор хийгддэг гэж би түрүү хэлсэн. Тэгээ энэ эмчилгээг бол аль Герман, Америкчууд нийлээд аль 27-8 жилийн өмнө судлаад гаргасан эмчилгээг бид нэр 2009 оноос хойш Монголд хийж байгаа. Тэгэхээр энэ эмчилгээг яаж хийдэг вэ гэхээр хүний бие дээр байдаг биологийн идэвхтэй цэгүүд дээр лазер гэрэлээр шаарддаг байгаа. Тэгэхээр яадаг гэхээр биологийн идэвхтэй цэг гэдэг маань манайхан баг мэдэндээ зүү эмчилгээ хийдэг цэгүүд гэж байгаа тийм. Тэр цэгүүд чинь хүний бие дээр маш олон цэгүүд байдаг. Гэхдээ өөр өөр ингэс үйлчлэгээтэй тустай. Тэгэхээр энэ цэгүүд дотроос хүний биеэс хор гадагшлуу сармжуулдаг цэгүүдийг бид нэр сонгож аваад судалгаа шинжилгээний үндсэн дээр энэ цэгүүдийг лазераар өдөөхөөр бие тугаа тамхины хорыг хурдан сармжуулж гадагшлуулдаг тэр үйлдэлийг үзүүлж чадж байна гэдгийг энэ германчууд Америкчууд судлаад гаргацсан гэсэн. Тэгэхээр энэ эмчилгээг нь бид нэр тэндээс очиж сурч ирээд одоо Монголдо хийгээд удаж байна. За тэгэхээр энэ бие тугаа тамхины нэхэлд үүсэж байгаа никотин нэг биологийн идэвхтэй цэгийг лазераар өдөөснөөр бие тугаа тэр тамхины хор сармжуулдаг ферментүүд өндөр идэвхтэй болдог. Хүний өөрийнх нь түүнээс иш лазер очиод тэр тамхины орыг шууд устгаад алга болгож байгаа гэсэн бол ерөөсөө биш. Лазер бол ямар үүрэгтэй гэхээр тэр өндөр идэвхтэй бодисуудыг ялгаруулахад дэмжлэг үзүүлж байгаа. Тэр биологийн идэвхтэй цэгүүдийг өдөөж өгч байгаа гэсэн. За эмчилгээ бол нэг удаа хийгддэг. 34-ээс 46 минут орчим үргэлжлэн дахиж ирэх шаардлага байхгүй. Стандартаар нэг удаа хийгддэг эмчилгээ байгаа. Тэгэхээр хүмүүст илүү амар болоод өгч ийн гэсэн. Ямар нэг өвдөлт зай өөр үүсгүйгээр зөвхөн гэрлийн үйлчилгээ шаардлага хийдэг. Энэ эмчилгээнд ашиглаж байгаа лазер бол ямар нэг өвдөлт үүсгдэг тийм лазер бол биш. Зөөлөн лазер, зөөлөн ангилд ордог лазер байна. Тэгэхээр нэг удаа өвдөлтгүйгээр сайхан амгалан тавин сууж байгаа дэвтэж байгаа эмчилгээгээ хийлгээд тэгэл тамхинаас гарчих боломжтой гэсэн үг байхгүй их амархан. Нэг удаа нэг 30-аас 40 минут очиод зарцуулчихад л ер нь тамхинаас гарыг гэж бодож байгаа хүн бол гарчих нь байна тий. Ер нь жилдээ хэдэн хүн Монголд маань тамхинаас гарч ийн вэ? Бас ингээд гарсан хүмүүс эргээд тамхинд орох тийм магадлал бий юу? За тэгэхээр тамхинаас нийт гарч байгаа хүмүүсийг бол би яг тоог нь бол хэлгээд бол хэцүү. Манай яг эмчилгээгээр бол жилд нэг 1500-аас 2000 орчим хүн эмчилгээнд ордог. Бусад өөр аргуудаас гарч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэднийг бол бид нар бас бүртгээд тоолоод авах боломжтой. Зарим хүмүүс бол шууд өөрөө хаяад гарч байгаа хүмүүс ч бас байж байгаа тий. Тэгэхээр эргээд татах тохиолдлууд бол байдаг. Эмчилгээгээр гарсан ч бай, ялгаагүй өөрөө хаяад гарсан ч бай, тий ямар нэгэн арга хэрэгэлсэн ч бай буцаад татах тохиолдлууд бол байдаг. Гэхдээ гарсан хүн болгон бол буцаж ордоггүй. Гарсны дараах цөөхөн хувь нь бол буцаад татах тохиолдлууд байдаг. Гэтэ энэ буцаад татж байгаа тохиолдол нь бол нөгөө тухайн хүн өөрөө тамхинаас гарыг гэсэн шийдвэрээ хэр өөртөө одоо итгэлтэйгээр гаргасан өөртөө хэр үнж байгаа шалтгаалал буцаад оролтууд нь бол бийж байдаг. Түүнээс биш тамхины ямар нэгэн хамааралтай бодис бий байхгүй тохиолдолд бол хүн заавал тэрийг татах га цаанаас нь бээс нь нэхэд тийм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр анх тамхинд орж ирсэн шигээс сонирхож сорж байгаа орцсон тохиолдлууд бас байдаг. Зарим нь бол яг одоо ямар нэгэн хүчин зүйлээс болоод бас татсан тохиолдлууд ч бас байдаг тий. Орох тохиолдол бол байж болно. Гэхдээ тамхинаас гарсан хүмүүс бол буцаад орох нь хамаагүй бага байдаг. Хүмүүсийн дунд бас нэг юм яриа яваад байт юм аа. Олон жил тамхи татчихад гинт тамхинаас гарахаар эрүүл мэндэд мууч гэдэг юм уу? Айгуул бараг л ингээд нас орчдгийн чинь нэг тийм яриа явдаг. Энэ дээр ямар тайлбар өгөх вэ? За энэ бол яг хүмүүсийн дунд яригддаг яриа те. Гэхдээ манай анагаах ухааны салбарт бол тамхинаас гарснаас болоод нас орсон юм уу те. Хүндрэл учирсан хүмүүс бол ерөөсөө байдаггүй. Энэ яагаад ингэ яригдаад байна вэ гэхээр тамхинаас гарахаар одоо гарсны дараа хэд хоногоос нь ер нь их олон жил татсныхаа дараа л ер нь их хүмүүс гарч байгаа шүү дээ. Уушиг нь болохгүй болоод би ингээд өвдөж биш одоо энэс гарыг миний уушиг болохоо байж энэ да гэсэн шийдвэрийн үндсэн дээрээс гарч байгаа. Тэг ихэнх хүмүүс тэгэхээр нөгөө тамхинаас гарсны дараа хэд хоногоос нэхлээ цэр гадагшилж эхэлдэг. Цэр гадагшлна гэдэг нь бол уушигны эсүүд одоо нэмж өнгөр тогтоодог тэр тамхины харууд нь орохоо бие рүү орохоо болоод ирэхээр буцаад одоо сэргээд идэвхчээд бие дотор байгаа тэр уушгин дотор өнгөрүүдээ хөөгөд эхэлдэг. Тэгэхээр цэр гардаг. Гэхдээ хүн болгон заавал цэр гарна гэсэн юм бол биш. Хүнийхээ онцлогоос шалтгаалдаг. Их олон жил татцсан мөртлөө уушгин дотор тийм ч их өнгөртэй биш хүмүүс бас байж байдаг. Цөөхөн жил татцсан мөртлөө маш их өнгөртэй болсон уушгин муудсан хүмүүс ч бас байж байдаг. Зарим бүр бронхит болсон хүмүүс ч байж байдаг. Тэгэхээр нөгөө цэрний хэмжээнд зарим хүмүүс их маш их байдаг, зарим их хохирлт муутай байдаг. Тэнгүүт хүн айдаг байхгүй.
би ингээд миний уушиг бүглэрчих юм бол би нэг цэрнээсээ болоод миний уушиг гэрн болохоор болчих магадгүй. Юу тамхи татахгүй болцсон чинь нэг л бишээ гэлөө тий. Ер нь бол ингээл нэг л биш байна да ингээд цээж хурж игнээл их цэр гараал хавхралт нь муу байгаа л энэ миний цэр бүр ихсчлээ энэ бол муу баха гэж боддог. Тэгэхээр энэ бол уг нь бол физиологийнхаа процессор зөв юм явагдаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд угаасаа энэ цэр идэр гадагшлаад дуусны дараа бол уушиг буцаал ирүүл хүнийх рүүгээ төхнөөл гэсэн үг байхгүй. Их олон жил татсан бол уушигны нөхөнд үйлчлэлт бол яг тодорхой хугацаа зарцуулна. Цөөн жил татсан баг татдаг хүмүүс бол уушиг бол богино хугацаанд бас буцаад хэвийн хүнтэй адилхан болох боломжтой. Хүн тамхи татахгүй болоод ер нь хит хоноход жоох ирүүлждэг бол яг өөрөө хайж гарч байгаа тохиолдолд бол 6 сар орчим болж иж тамхины харууд бүрэн хөөгдөж гарч дуустдаг. Яг эрүүлжихийн тухай гэх юм бол түрүүний хэлснээр олон жил их татсан хүмүүс бол яг уушиг бол буцаад цэвэр эрүүл хүнийхтэй яг адилхан болно гэхэд бас зарим хэцүү байдаг. Гэхдээ муудахаас ол сэргийлчих чинь гэсэн үг, илүү хүндрэл рүү явахаас сэргийлчих чинь гэсэн үг. Нөгөө хавдар болт юм эсвэл уушигны ямар нэгэн хүнд өвчнүүдэн тэр талын юмнаас сэргийлэгдээд өгдөг. Манай энэ лазер эмчилгээгээр гарч байгаа тохиолдолд бол нэг 14 хоног орчимд бол би тамхины бүх харууд нь бүрэн хөвдөж гарч ирдэг. Тэгэхээр энэ эмчилгээ бол илүү хурдан хэлбэр төлөвлөж болж байна гэсэн үг байхгүй тамхинаас гарахт нь. Лазер эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийг ингээд харахад насны хувьд ямар хөө байна? Ер нь залуучууд хүүхдүүд байд юм уу? Эмэгтэйчүүд ер нь хандж байна уу? Эмэгтэйчүүд байгаа. Ер нь бол эмэгтэйчүүд нийт үйлчлүүлэгчдийн 3.1 орчим хувийг эзэлдэг. За нэг 25-аас доош насныхан бол нэлээд бага хувийг эзэлдэг. 25-аас дээш за 30 гаруй нас 40 орчим нас ч гэдэг юм. Тэгээ ийм насны хүмүүс бол тамхинаас гарах нь бол илүү одоо өөртөө зорилго тавьсан нэг болийг шийдвэр илүү гаргадаг. Тэгэхээр илүү ханддаг гэж ойлгож байна. Хүмүүсийн тамхи татж байгаа шалтгааныг ингээд анзаараад тахаар найз нөхөд аягүй хурддаг юм шиг тий. За нэг гарыг гэдэг юм уу. Хажууд нь ингээд цуг ажилтдаг хүн нэт юм уу. Гараа тамхи татаад тахаар ахад дагаж суугаа тамхит юм уу. Иймэрхүү байдал нэлээ анзаарэгддэг юм шиг байгаамаа. Тийм ер нь тамхинаас бид нар эмчилгээ ихтэй хүмүүс ер нь анкет бүглүүлж авдаг л да. Тэн дээр ягаад одоо урд нь юунаас болоод татсан биш гэдэг тийм судалгаанууд бол авагддаг. Тэгэхээр ер нь тамхинд юунаас олж авдаг вэ гэхэд дийлэнх нь сонирхоод одоо найз нөхдийн одоо нэг уруу таталт арих юм уу хүний нөлөөллөөс болоод гэдэг юм уу тийм орцсон тохиолдлууд нь бол дийлэнх хувийг эзэлдэг. Маш цөөхөн тохиолдолд яг уу гэрийнхэн татдаг болохоор уламжуул алдсан юм шиг татаад анханасаа бүр жоохон бахазаа татсан хүмүүс ч бас байдаг. Бас бүр цөөхөн тохиолдолд бол бүр дээр үеийн одоо настай хүмүүс бол нөгөө нэг өвөө эмээд нар ганс бэлдэж өгөөд бага бахтнаас цоруулаад тэгсээр тамхинд оруулсан хүмүүс бас байдаг. Тэгэхээр сүүлийн үеийн залуучууд бол ерөнхийдөө л нэгийгээ дагаж дуурайж сонирхож явж байгаа л нэг мэтгэд л тамхи татахгүй бол байж таа болсон байдаг. Харин настай хүмүүс тэр бол яг өдөр багаас нь одоо гэр бүлийнх нь юм бэлдэж өгөөд ганц идэ бэлдэж өгөөд орсон тохиолдол бас байдаг. Нийгмид хэдэл одоо ингээл бүр тамхиад татхаас өөр аргагүй болоод ингээд байна гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Тэр бол нөгөө никотин гэдэг байцынхаа хамааралд орчиж ийн гэсэн үг байхгүй. Тамхи татаад байгаа гол шалтгаан ч юм бол никотин гэдэг донтолдог байцаас л болж байгаа. Тэгэхээр энэ никотин маань хүний биед байхаараа заавал нэхэлт үүсгдэг, заавал нөхөж авах шаардлага тавьдаг. Тэгэхээр л тэрийг хүн өдөр болгон татаал сорж оруулаад тэгэл нөгөөтөн цусны дээр гэлдэл сайхан тайван байдал үүсэл яваад байгаа гэсэн. Нэгэн дондолт өгөөд ингээд би цаанаасаа нэхээ шаардаад байгаа тохиолдолд хүн өөрөө шийдвэр гаргаад маш бас төвчээртэй байж гарахгүй болвол эмнэлгийн тусламж авахгүйгээр юм уу яг бие дааж ингэж тамхинаас гарахад жоохон бэрхшээлтэй байдаг баха. Тийм нэлээд одоо төвчээр шаардна гэсэн үг шүү. Гэхдээ бол хүний яг сэтгэл зүй одоо нөгөө өөрөө тамхинаас гарах гэсэн хүсэл сонирхол зорилго нь нэлээд дийлэн хүвээзэлдэг. Хүн ер нь тамхинаас гарах гэсэн шийдвэрээ гаргаж ийна гэдэг чинь маш том алхам хийж ийн гэсэн үг байхгүй. Тэгээд энийхээ дараа шууд хаяад юм уу эсвэл ямар нэгэн арга сонгоод тамхинаас гарч ийна гэдэг чинь маш том алхмыг өөртөө хийчих чинь гэсэн. За гэхдээ тухайн хүний өөрийнх нь одоо нөгөө хүсэл сонирхлоос шалтгаалаад гаралт нь бол янз бүр байгаа гэсэн. Яг өөртөө шийдвэр гаргацсан өөрөө зорилгоо тавьсан хүн бол гарчдаг. Харин бусдын шахалт шаардлагаар юм уу те ингэж тамхинаас гарыг гэж хүсэж байгаа хүмүүс бол буцаад орох магадлал нь бол байж болдог гэсэн. Сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдчихээ шийдвэр гаргаж иж л одоо тамхинаас гарах нь байна те. Ер нь бол тамхи хүний биед хэрэгтэй биш гэдгийг бараг тамхи татдаг бүх хүн мэддэг. Тэгээд энээсээ салах шийдвэрээ харин гарах нь бол янз бүр байдаг л гэсэн. Нөгөө тамхины хайрцагын дээр л амар бичгнүүд байдаг шүү дээ те. Хүн тэгэл тэрийг харж байгаа мөртөө тамхи аваад татдаг. Бас их сонин шүү. Ер нь бол яг одоо юу гэж хэлмээр юм дэ хүн өөртөө ямар ч хэрэггүй зүйлийг мөнгө төлж аваад хэрэглээд ингээ яваад байгаа. Дээрэс нь
хаанаас ч харсан энэ хэрэггүй гэдгийг бүгдийн одоо хэрэггүй гэдгийг ерөөсөө мэддэг те тэгсэн мөртлөө хэрэглээд байдаг. Тэгэхээр нэгэн тийм донтуулдаг бодисын хамааралд орно гэдэг чинь бас гарахад хэцүү байдаг байхгүй. Донтолтын төрлүүд бол янз бүр шүү дээ. Архин донтох байна, ард тамхины бодисууд донтох байна те. Тэгэхээр энэ донтолтын хэлбэрүүд дотроос донтолтын өвчнүүд дотроос хамгийн одоо донтолтоос амархан салах боломжтой донтолт бол тамхи татах никотины донтолт гэдэг байхгүй. Тэгэхээр хүмүүс бол ямар ч хүн гарах боломжтой гэсэн үгнээс бол тийм. Архинд орсон нэгэнд хар тамхинд орсон бол одоо маш их хүч төвчээр шаардчихж одоо бас гард юм уу гуйвал болно тий. Тамхиг бол шийдсэн тохиолдолд гаралт нь бол цөөхөн байдаг шүү дээ. Жишээлбэл хар тамхины бодис хэрэглэдэг хүмүүс дотор бол гаралтын хувь 4% байдаг. Нийт хүмүүс дотор. Тэгэхээр маш бага үстэй тий. Тэгэхээр ийм гарах магадлал маш өндөртэй 100% гарах боломжтой яг тамхи болвол хар тамхины бодис гэдэг чинь бол дотроо бас никотин биш өөр бодис байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гаралт нь бол буураад эхэлдэг гэсэн үг байхгүй. Танай эмнэлэг хаана байдаг вэ? Ер нь яг танаатай ийм адилхан лазер эмчилгээ хийдэг эмнэлгүүд Монгол ер нь хэр байгаа вэ? За манай эмнэлэг болохоор Төв номын сангийн урталт 3 гал гэдэг худалдааны төв байдаг. Тэрний офис дотор 4 давхар 403 тооцоод байрладаг. Яг манайтай ижил үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийг бол би одоохондоо мэдэхгүй байна. Орж ирсэн гэж сонсогдоог байгаа. Бид нар бол одоо 2009 оноос хойш яг эмчилэг. Хүмүүсээс лазер эмчилгээгээд асуугаар ер нь бол манайхыг л мэддэг байна тий. Ерөөсөө л одоо хэвтүүлэн эмчилдэггүй тухайн үед нэг 30 минут зарцуулж очиод л энэ техникаас гарах боломж олгодог. Нэг удаагийн эмчилгээгээр л бүрэн гарах боломжтой гэсэн үг. Нэг удаа лазер хийлгээл лазер эмчилгээгээ хийлгээл тэгэл тэрний дараанаас тамхи татах дотроос нэхэд идэг дур сонирхол эрэлт одоо буурчдаг. Тэгэхээр тэр үр дүнгээ цаашаа хадгалаад явчихдаг. Тэгэхээр эрүүл амьдрал нэвтрүүлэгт манд уламжлалт асуулт гэдэг юм аа. Ер нь эрүүл амьдралын төлөө та өглөө басаад юу хийдэг вэ? Өглөөг яаж эхэлдэг вэ? За өглөө басаад би өглөө заавал цай уудаг, хоол хийж иддэг. Манай гэр бүр тийм уламжлалт болсон. Ер нь яг өдөрт гэрт идэх хоол бол заавал өглөө хийгээд идэх сурцаа. Орой олны хоол нэр бол шинээр хийгээд идэггүй. Орой бол тараг өдөг ч юм уу те, зарим гэддэг ч юм уу тийм байдлаар өнгөрөөд өглөө босонгуудаа л заавал цай өглөө би босонгууд 2 аяга усуудаг. Тэгээл араас нь хоолоо игээл идэл тэгээл гардаг та. За баярлалаа. Тэгэхээр шинэ он гарч байна. 2017 онд олон хүн бас тамхинаас гараасаа тий. Энэ утааны хажуугаар тамхи гэдэг хорыг өөрлөгөө хийхийг тэр сэтгэл зүгээрээ бүр ингэж шийдвэр гаргаад болоосай. Танай эмнэлэг бас олон хүн туслаасай. За 2017 он шинэ он гарч байна. Тэгэхээр тамхи татж байгаа хүмүүс маань за тамхинаасаа гарах шийдвэрээ гаргаарай. Энэ нь бол өөртөө эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт хийж гэнэ гэсэн. За тэгээд заавал манай лазер эмчилгээг юм уу заавал нэг арга хэрэгжилж тамхинаас гараарай гэсэн юм бол биш. Үнэхээр хэцүү байгаа гэвэл ямар нэгэн аргыг сонгоод тамхинаас гарч болно. За энэ их утаатай эрүүл мэндийн асуудал их болсон үед бол өөртөө энэ эрүүл мэндийн том хөрөнгө оруулалтыг хийвэл илүү 17 он чих аз жаргалтай нэг хэцүү зүйлээсээ салсан тийм сайхан мэдрэмж төрөх он байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр шинэ он гарч ийн хүмүүс манд бүгдөө эрүүл сайхан өөдрөг тийм амьдралыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр бас тамхинаасаа гарчнаа гэдэг маань бас хүмүүс амьдралынхаа чанарыг нэг шатаар ахиулж байна л гэсэн үг юм те. Тэгэхээр олон хүнийг бас тамхинаас гарах тэр үнцийг нь тавьж өгөөрэй, бас олон хүнийг тамхинаас гаргаарай гэж хүсэж байна танай эмнэлэгт. За их баярлалаа. Манай хамт олон бүгдээрээ хүмүүсийг тамхинаас гаргахад одоо хүчин чармаалт бүхэл нөөц болцоод ажиллаж байгаа. Эрүүл байж саруул ухаанаар сэтгэн. Эрүүл байж саруул ухаанаар сэтгэн. За манай эмнэлэг нь Гоос хааны салбарт 18 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд Монголын ард түмний гоо сайхан эрүүл мэндийн төлөөх албанд хүч чадал сэтгэл оюунаа зориулан ажиллаж ирлээ. За сүүлийн жилүүдэд манайх эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гоо сайхан нөлөөлж чадхуйц эмэгтэйчүүдийн үтрээс зөвлөх лазер эмчилгээг тэргүүлэх технологиг Монголд анхдагчаар нэвтрүүлсэн байгаа. Мөн тэршлэн гидрокилонотерапи буюу бүдүүн гисний усан цэвэрлэгийг мөн нэвтрүүлж ирсэн. Эдгээр амжилтаар хуучин оноос чимэлхааргүй амжилтаагаар үдэж байна. Ингээд шинэ он солигдох торон агшинд манай зооны эмэгтэйчүүд эмнэлгээр үйлчлүүлдэг мянган үйлчлүүлэгч та бүхэндээ мөн тэршлэн байгууллага хамт олондоо мөн мэргэжлэнэгтэй бус байгууллага хамт олонд шинэ жилийн цогтой халуун мэншгээ дэвшүүлж та бүхнийг ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж шинэ оны мэншгээ дэвшүүлж байна. За зөвгийн эмчилгээ Монгол оронд нутагшаад өөрийн эмчилгээ болж хөгжиж байна.
Энэ үед энэ хугацаанд биднийг зорин ирж үйлчлүүлсэн Монголын одоо бүх үйлчлүүлсэн бүх хүмүүстээ баярлж явдаг. Практикийн төдийгүй онлайн хувьд одоо манайх судалгааны ажил хийсэн, докторийн зэрэг хамгаалсан одоо баялаг жил байлаа. Ингээд бүх хүмүүст одоо эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ирээё. Ирж буй 2017 онд хүн бүр аз жаргалтай эрүүл энх ажил бүтлээр өгдөх болтугай. Та бүхэндээ шинэ оны мэндийг араад өвдөд дэма эмнэлгийн хамт олноос хүргэж байна. Сайхан баярлаарай. Эрүүл мэндийн салбарын эмч мэрэгчлэнүүд, ажилтан албан хаагчид, эрдэмтэн багш нар болон нийт ард иргэдээ шинэ оны мэндийг дэвшүүлье. 2016 онд улс төрийн сонгуулийн үр дүнгээр өрөлдөн байгуулагдсан засгийн газарт эрүүл мэндийн салбарыг удирдан ажиллаж байгаагийн хувьд салбарынхаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэддээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр чамгүй ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 2017 он бидний хувьд ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнөөс өршлөн сэргийлэх, тогтолцоог бүрдүүлэх жил болгохоор онцгойлон анхаарч ажиллаж байна. Иймд 2017 оныг эрүүл мэндийн салбарын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн дэмжих жил болгон үр бүтээлтэй ажлуудыг хийхээр төлөвлөд байна. Энэ их ажлын ард хөтлөх хүчин болж байдаг эрүүл мэндийн салбарын хамт олон та бүхний хичээл зүтгэл, үүрэг оролцоо туйлын чухал үлээ. Бидний хамтран ажиллах эх 4 жил амжилт бүтээлээр дүүрэн байж, онцлогоо эмчилгээндээ шинэ технологиг нэвтрүүлж, нотлохоон суурилсан ангаах ухааныг хөгжүүлэхийн төлөө эрдэмт хүмүүний оюун ухаанаа дайшлан ард иргэдийнхаа эрүүл мэндийг хамгаалах улсад улам их амжилт гаргахыг хүсэн өрөөё. Ирж буй 2017 онд Монголын маань ард түмэн аз жаргалаар дүүрэн гэр бүлийн гишүүн бүр эрүүл энх байж, хүүхэд бүр инээд хөөрөөр бялхаж байхын үлзийтэй сайхан эрүүлгийг өргөн дэвшүүлье.